Тэгээд Францын нэг юу байдаг л да дурлалын түүхлөө нэг кино байдаг. Тэрнийг би оюутан байхдаа үзчихсэн. Тэрний нэг хөгжим байдаг л да. Тэр хөгжмөнд ямар санаа байсан бэ гэхээр ерөөсөн энэ 20 дугаар зууны энэ уянгын хөгжмөний нэг ерөнхий хип бол нэг ийм баймаар юм байна гэсэн нэг юм гэлс хийж тэр үед нэг бодож байсан би оюутан байх. Тэрийг одоо манайхан мэднэ. гэдэг. Нэг юм байгаа байхгүй юу? Би одоо жоохон ингэж авш. Нэг юм байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо үүнийг хулгай хийжээ гэж хэлэхэд бол их зовлонтой байхгүй юу бас. Тэгтээ хүн юм бүтээхдээ өмнөх бий болсон оюун сангийн үр төлөөр боловсрохгүйгээр зүгээр гайхамшигыг бүтээж нэ байдгүй л байхгүй юу?